За харилцааны хүсэл дээр бол ерөнхийдөө залхуурнаа. За андын хүсэлж гэдэг те харилцааны хүсэл. Андын ч бай, за аммэргийн хүсэлж бай, өрийн хүсэлж бай. Тэгээд өөртөөгөө ижилхэн биш. Үу түмэн хүмүүсийн одоо харилцаараа өөрийгөө живж оруулж одоо суралцахын өвөрмөц аргаар өөрөө тэд нартай нэгдэж чадах уу гэдэг сарайгаа хийнэ. За энэ дээр бол хитрхи ашиглаад жээж болохгүй, ашиглуулад жээж болохгүй. Яагаад гэх юм бол миний харилцааны хүсэлтээр яагаад гэх юм бол бүх хүнд устгалын их хүч байдаг. Бүх хүнд авралын одонч байдаг. Тиймээс авралыг нь өөрлөгөө айдсыг нь цаашаа байлгах одоо арга замаар хамтын амьдрал эхэлнэ. Харилцааны хүсэл. Тиймээс ч ямар ч сайн хүний нүгэлтэй тал оршин ямар ч нүгэлтэй хүн байсан авах хэмээн ашигтай талж байна гэдэг одоо зарчмаас л харилцааны боловсрол харилцан хүч оршино гэж ойлгодог. За бид нар эд дагуурс чадамжийн орон зайд өөрийгөө төлөвшүүлж байгаад тухайн зүйлийнхээ оролдлогыг хийдэг бол харилцаа оролт дараа нь сур гэдэг зарчим дээр явж байдаг. Хүмүүс ийм тийм юм гэдэг одоо харилцааны өчнөө боловсрал байдаг. Гэхдээ тэрийг уншаад тийм зүгээр л мэдээлэл болгоод хацарчихдаг. Харин тэгсний оронд оролцсон зүйлийнхээ тухай уншихад энэ юм байна гэдэг ойлголт нь орж ирж байдаг. Дийлэнх зүйл дээр туршлага нь эхлээд онол нь дараа нь системтэй ертөнц бол харилцаа хамаарлын ертөнц болно. Харилцаа хамаарлын ертөнц. Энэ харилцаа хамаарлын ертөнц дээр би тэмч дотн бус бүлэг, маш дотн бүлэг, магад нэн чухал бүлэг гэсэн 3 системийг өөртөө бүтээдэг. Харилцаан дээр мэдлэл, үдээл, бие биенийг алчгүй нийгэм, бидний нийгэм. Бид нар нэг л нийгэмд амьдарч байна. Тэгээ мэдлэл тэгээд баяртай гэж харилцаж байгаа ертөнц. Энд бол би нэгжийн үүрэг дээр бусдад гай болохгүй амьдрахыг л эрхэмлэдэг. Хоёр дахь нь юм. Нэлээд дотн бүлэг. Мэдлээд алцганаад тэгээд үднэ. Алцганахдаа бие биенээ алчихгүй, аюул осолд оруулчихгүй, аль болох амьдралаа дэмжичгээл явж лайвал болоо. 3 дахь нь юм. Амин чухал хэсэг. Амьдралын минь сүрэл, амьсгалах агаарын минь нэгдэл дээр байдаг гэр бүл. Хань, хос, үр хүүхэд. Энэ дээр бол би нөгөө хүний алдаагч үүрнэ, миний алдаагч тэд үүрнэ гэдэг зарчим дээр бие биенийгээ өршөөхийн боловсролыг эзэмшээд байгаа бүтээн байгуулалтын бүлээн бүл гэж дууддаг. Энэ бүлийн бусад харилцаанаас ялгаатай онцлог бол гэр бүл найз нөхөд хань ижил үр хүүхэд гэдэг ер нь ямар хэлбэртэй мэдэгдэхгүй гайхамшигын мөрөөдөл төр шашин мэт итгэлтэй байх шаардлагатай болно. Амьдрал дээр тийм үү? Яагаад шашин гэдэг зүйлийг энд тулгаж орж ирж өөрийн үзлийг бүтээх шаардлагатай вэ гэдгийг тайлбарлая. Бурхан алдсныг санаж гинэ та нар. Бурхан алдаа гаргаж ирсныг санаж гинэ та нар. Ер нь л бүх хүн бурханыг алдаагүй гэд бодоод итгэждэг. Тийм биз? Энүүгээрээ бид нар бүх зүйлийг хүлээн зөвшөөрөх чадвараа олж авдаг. Тэгвэл энийг хос руу шилжүүлье. Хань минь юм уу? Алдаагүй. Төгс төгөлдөр гэж итгэжчилж байхдаа бид нэр хайрлах чадвартай байдаг. Хайрлах чадвартай байна.
Гэтэл тэр ханд маань эсвэл надад ийм ч юм уу, тийм ч юм уу, янхан ч юм уу, бузар ч юм уу, шуналтай ч юм уу, арчаагүй ч юм уу. Тэр нь ариун их нийгмийн шөмжлөл ирэхэд нэг л өдөр тийм үү. Зүгээр нэг навсаалгаад хайцсан салпатигнаас нь л арчаагүйг нь хараад намилзж инээсээ хүнтэй хардах сэтгэл төрөөд эсвэл урд түүхийг нь одоо X-үдийг нь тэ X-үдтэй урд түүхийг нь гээд сөхөж хэрэлдээд урд түүхийн өрт нь хагаад тэ X-үдтэй нь өөрийгөө хайрцуулж өрсөлдөд өрсөлдүүлээд ирээдүйд нь X нь гарч ирнэ гэж төсөөлөл энэ шаналлалтаа юм харилцаагаа тасалж байгаа. Тиймээс ерөнхийдөө гэр гэдэг деважин бүтээй гэдэг мөрөөдөлтөө гитлэг зовлонга хоёулаа тоолохыг л олж авах хэрэгтэй гэж онгод маань хэлсэн. Гэр гэдэг деважин бүтээй гэдэг мөрөөдөлтөө гитлэг зовлонго хоёулаа тоолохыг л олж авах хэрэгтэй гэж одоо адаах хэлсэн. Хүрээд ирээрээ тэр хамт тоолох хүүхэн. Одоогоор л би зүгээр л боловсрлоо аваад буултаа хийгээл сууж байгаа. Ер нь бол өмнө алдчихсан. Тэр хүндээ итгэжлэх. Ер нь бол шашинлаг итгэлийг өгч чадаагүй. Яагаад гэх юм бол тэр үед онгод байгаагүй. Харин одоо бол өөр хэрэг. Ондоо хэрэг. Үнэхээр дурлаж хайрлаж чадхаар одоо оюун бодол нь нийцэж байдаг. Эрхэм хүсэл нь нийцэж байдаг. Сүнсэн хэмнэл нь нийцэж байдаг. Удамшил нь нийцэж байдаг. Урал төрөл буюу аав ээж нь ч нийцтэй байх. Тэ дараа нь санхүүгийн баримтлал нь ч нийцтэй байх. За салганаад өдөр болгон тийм үү 60% нь ядаж нийцтэй байх. Тэр л эмэгтэйгээ таарлах юм бол чамайг нь би шашныхаа тэргүүнээр өргөмжлөөд итгэе. Тэгээ яагаад 60% дээр нийцтэй гэж бодъё л доо. За над чиг одоо тийм угааж цэвэрлэхийн донтой одоо юм өвсөттэй хүн бол за навсааж завхархын донтой эмэгтэйтэй нийлэх юм бол зүгээр л хоёр биенээ яргалж дуусна. Би цэвэрлээч гэж үглээл нөгөөтх нь чамд ямар амаатай юм гээл хэрэлдээл. Анханасаа эвлэрэл үсч чадахгүй. Тэхийн тулд ядчил миний цэвэрч занг хүндлээд цэвэрч байхыг хичээж бид хоёрын 60% одоо нийцлийн ихлэл оршин шүү дээ. Тэгээ энэ өөр зангууд дээр ч гэсэн ялгаа байхгүй. За тэгээд хичээж ийн гэд хитийдүүлж бас болохгүй. 6 сарын дотор сур. Тийм хугацаанд бол эр хүн төвчээртэйгээр чиний хөгжлийг хүлээн. Тэрнээс хитрэх юм бол ямар удаан сурд юм. Усан тэнэг миний дэргэд байхгүй гэх. Тэгэхээр хостоо нийцхийн тулд ердөө 6 сарын дотор хичээнэ. Угаасаа та хоёр ондоогоосоо бид нар эвлэрч ижил болж амьдардаг. Ер нь ижил болно гэдэг чинь бие биентэйгээ ижилхэн байна л гэсэн. Ижилхэн амьдралын хэмнэлтэй болно л гэсэн үг үстэй. Нэг нь өдөр ажиллаад нөгөөх нь шөнө ажиллаж юм бол энэ дээр ижилсэл байхгүй. Эсвэл нэг нь ажил хийгээд нөгөөх нь гэртээ сууж юм бол энэ дээр ижилсэлж алга. Тэгэхээр амьдралын дүрм ижилсэх гэдэг энэ л өвгдийн үгээрээ байгаа бол бид хоёр ижил амьдралын хэмнэлийн төлөө хичээж байгаа хоёр ондоо хүн юм. Тэгээ бэлгийн зуршил дээр ч гэсэн халуухан сексийн хүсэлтэй надад халуухан сексийн хүсэлтэй хөөхн л нийцэхгүй бол тэрвэрээ тавхад зайлаа гэх юм бол тэгэл хоёулаа сална шүү дээ. Тэгээ яах вэ? Байгалийн тулгын шаардлагатаас тийм өндгөөсийн одоо янз бүрийн хөгжил дээр янз бүрийн эмэгтэйчүүдийн асуудлыг эр хүн болсон өнөө төвчжил таар. Гэхдээ тийм төвчлээ гэд тэнгэрт тултал төвчиж чадахгүйгээ анханасаа бид мэдлцэж.
Асуудлаа харин хэлэлцэж дуусгах нь бол чухал. За тэгэхээр харилцаан дээр хэлэлцээр гэдэг зүйл гарч ирнэ. Бид бүгд ондоо хүн төрлөخت. Бид бүгд ондоо. Заавал хань амраг хос болох гээд байгаа юм биш. Хамтраад ч болтгоо нэг зорилгынхаа төлөө хичээнэ. Гэхдээ таны зорилго өөрийгөө алдаршуулах юм бол наадхаа өөртөө л хийгээр. Харин үр бүтээл тэмүүлж байх юм бол хамтдаа тэмцэнэ гэдэг зарчим байдгийг бүх нийтээрээ л ойлгож байна. Би ойлгож чадах та нар яагаад туцаад байгаа юм бэ? За тэгээд хэмээн нийцлэнж байна уу, эсвэл нийлэмзэнж байна уу хамаагүй тийм. Бид ойлголцчихна гээд нэгний төрөмгийлдэг нь биш. Дундажлдаг юм шүү. Хаяа миний буруу, хаяа чиний зөв гэдэг орон зай ойлголтоосоо л одоо засах гээд байгаагаас үргэлж тийм үү, эрийн зөв. Эсвэл үргэлж эмийн зөв. Үргэлж нэгэн мундаг, үргэлж нэгэн дорой байдаг гэдэг сэтгэхүйн цааж аваад хайчих хэрэгтэй. Аль бол хоёулаа зөвшөөд гол зорилго нь юу вэ гэдгээ л олж байвал бүгд ивтэй байх боломжтой. Чадахгүй да холдож. Төр. Чаддаг нь хүрээ дээр одоо холдсон гэд хаягдсан гэсэн үг биш. Ойрцсон гэд өмчлсөн гэсэн үг биш. Ер нь тэнцвэртэй байдаг шүү гэдгийг л да зарчим болгочиход харилцааны дүрмүүд их амархан шүү дээ. За тэгээд шинэ тал дээр одоо онготод ариун ихийг өгүүлэх учраас хамтдаа суралцаад явъя. Цаашид энэ дээр одоо буурлуудынхаа үгийг хамтаар бодол хийлээд л энэ төгсөө зайран ийм юм сураад байгаа юм байна. Би ч бас гээд чих наагаа сууж бай. Би угаасаа төлбөргүйгээр подкаст хийгээ сууж байгаа. Өвгдийнхээ үгийг харамлаагүй шүү. Үнэндээ тийм үү? Яг иймэрхүү төрлийн үйлчлэгээ гадаадад Америкт Швейцар тийм үү? Одоо маш үнэтэй байдаг. Би одоо ингээд цор ганцаар, утаа удаан цор ганцаар бид хоёр л бусад өөр хийж байгаа хүмүүс байгаа. Цор ганцаар ингээд онготуудынхаа үгийг ингээд подкаст болгоод өргөн түмэнд хүргээд байгаа юм биш. Энэ гадаадд ч гэсэн байдаг. Гэхдээ маш үнэтэй. Яг Швейцарт ч тийм үү. Тэгэхэд ийм шидэдний хичээл, мичээл гэх тийм сургууль байгаа тоххой. Хэдэн мянган доллар ч гэж байна. Төлбөр нь. Тэгээд тэнд бол яг онготуудаас авсан мэдээллийг дамжуулдаг. Сёгийн сургалт моргалт гэдэг юм нэртэй. Тэгээд манайхан бол үн төлбөргүйгээр YouTube-ээрээ ингээд сонсчихж байгаа. Гадаад онготод бас байгаа шүү дээ. Энэ бол асар үнэтэй байждаг. Эдэн сая тэрбумаар одоо энэ үйлчлэгээ үнэлэгддэг байхад тэгээ өнгөө сурчид бити илүү их шунаад байгаарэ. За тэгээд бас хувийн сэтгэл зүйч болох гэж хичээдэг хүмүүс ч байна. Таны асуудал бол таних л байлтай тий. Түнд чинь би дэмтэй байхын хүсэлтэй. Яагаад гэх юм бол тэнд чадахгүй байснараа энд надад нөлөөлдөг их ертөнцийн хуулинд одоо захирагдж байгаа шүү дээ. Яагаад гэх юм бол миний хүүхдээ 7 хоногийн дараа ханаад тусгаар нэмчлэх хэмж өнөөдөр сэтгэл зүйн готролтой байж болно. Тэр нь надад ирээд одоо бөөгийн үйлчлүүлэгч болсон ч байж болно. Өнөөдөр би тэр хүн тусалснараа 7 хоногийн дараа уулзах юм чи аварчээж болно. Гэтэл авраагүй тохиолдолд 7 хоногийн дараа миний хүүхэд эмчлэг эмчихүүгээсээ тийм харахаг өвчтөж болж болно. Тэгэхээр яг одоо бусдын асуудлыг надад хамаатай гэд зоригтойгоор өөрийнхөө чадхаар шийдвэрлэж байхыг өөрийнх нь чадлаараа л шийдвэрлэж өгж байхыг онгод минь одоо надад даатгадаг. Ихтэй тийм би ч 24 цагийн хязгаартай. Тэрний дийлэнх нь одоо нойр, хоол, усанд ороход зарцуулагдаа тийм. За нэг 6 цагийн л хөдөлмөрийг одоо бөөдөө бүр хамгийн өндөр идэвхтэйдээ зориулж чадна. Гэтэл 6 цаг бол ердөө л 2 хон үйлчлүүлгээ авах одоо хугацаатай шүү дээ. Тийм. Тэгэхээр одоо маныг
хэмжээ хязгаартай гэдгийг л ойлгож байгаарай дээ. Тэгээ таны амьдрал ч гэсэн адилхан шүү дээ. Та бүрэн үйлчлэгийг үзүүлэхэд за дээд тал нь нэг үйлчлүүлэгч гэхэд 6 цагийг л тэр хүнд өгч чадсан шүү дээ. Үлдсэн таны хүндэт амьдрал байх болно шүү дээ. Тэгэхгүй одоо харилцааны өсөлтөөр энийг яриад байгаа шалтгаан ингээд бүр албатай юм шиг ингээд над руу шүнээр өгөө залгаал утасны дугаарыг маань яаж хийж байгаа л болж байгаа л ингээд фэйсбүүкээр өдөр шөнөгөө залгаад ингээд тэгээд гэж хүмүүс байгаа тийм. Ийм одоо нэг иймэрхүү одоо бие биенийг хідэн цаг ашиглаж болох вэ гэдгээ л ойлгох юм болол. Би чиний дарга байж болно, би чиний боолж байж болно, би чиний ажилтнаж байж болно, би чиний дэмжигч байж болно гэдэг. ертөнцийн зүй тогтлын бие биенээс хамаарсан өнцгөн төрч. Одоо тийм учраас тийм уулзсангүйгээд уралзаал эсвэл уулзчлаа гэж өнгөрөөл байх. Ямар ч хэрэг байхгүй. Болдог юм болдгоороо л болж байгаа. Болох цаг орон зайгаа өөрөө л бид одоо тоочж байгаа шүү дээ. Харин болгоно бүтээнэ чадна гэдэг сэтгэл зүгээл аварч одоо үлдэх нь хамгийн чухал юм аа. Бид нар өөрөө өөрийгөө аварна гэдэг чинь өөрөө өөртөө итгэнэ гэдэг чинь өөрөө өөрийгөө олно гэдэг чинь болно гэдэг одоо сэтгэлээ л хадгалж үлдэх гэсэн тэмцэл шүү дээ. Бүтээнэ гэдэг урам зориг одоо хадгалж үлдэх гэсэн тэмцэл шүү дээ. Та чадна ч гэсэн тий. Чадна гэдэг тэр ур чадвараа өсгөн гэсэн одоо дадал шүү дээ. За энэ л харилцаанд тэнд бас бусдад байж иж зэрэг хөгжиж иж энэ цаг хугацаа энэ цаг ирэн энэ өвгдийн буудалж байгаа энхэн мөч утгатай болж байгаамаа. Бид тийм хитрхи хамааралтай энерги ертөнцид амьдардаг. Хитрхи хамааралтай энерги ертөнцид амьдардаг. Гэ манипуляцсан ч бай, кодлол нь ч зөв. Манипуляцсан ч зөв. Кодлол арилгах нь ч зөв. Өөрийн хараал нь ч үнэн. Бусдын хараал нь ч үнэн. Ерөнхийдөө энэ энергийн ямар шүү хэлбэлзэлтэйгээр надад тохиолдож байгаа вэ гэдгийг л олж мэдэх нь далд ертөнц гэдэг нэртэй үүрэг даалгаврын утга шүү дээ. Яг өөрөө өөртөө ажиллахад далд ертөнц байдаггүй. Хувь хүний хөгжилдээр далд ертөнц ямар ч хамаагүй. Бусадтай харилцахаар л далд ертөнц гараад ирдэг. Яагаад гэх юм бол бусад гэдэг орон зайд чинь тийм өгсөн өгдөөс ахуулаад өөхөх бид хүртэл хамаатай шүү дээ. Окей.